10 дугаар хэсэг 20 Ив цайзын хүр оршуулах газар. Шоронгийн цонхоор орж ирсэн манантай өдрийн бүдэг гэрэлд орон дээр бардгар зотон шуудаа харагдаж түүний нуглаануудын доор хөдөлгөөнгүй урт бий байгаа нь муухан мэдэгдэж байлаа. Энэ бол өнөөх хуйгуудын үгээр маш хямдхан цагаан нөмөр гэж ажээ. Ингэж бүх зүйл төгсгөл болжээ. Дантес өөрийн найзаас бие цогцсийн талаар бүрэн хагацж үхлийн тэртээ талыг харах гэсэн юм шиг зөвхөн нээлттэй байгаа нүдийг харж чадхан болж ертөнцийн нууцыг халахалж байсан хөшгийг өөрийн өмнөөс авч хайсан тэрхүү эцэж цуцшгүй гарыг натгаж чадахгүй болжээ. Эхэд дотнчлон нөхөрлсөн туршлага дадлагтай найз нөхөр Фариан зөвхөн түүний санаанд л үлдсэн байна. Тэгэхэд аимшигт орны толгойн талд сууж тайлгаруулшгүй ууг ашуудалд автагдав. Ганцаараа боллоо. Дахиад л ганцаараа. Дахиад л чимээ аниргүй дунд хүрээлэгдэн үгүй хоосонтой нүүр тулгаран хоцорлоо. Ганцаараа үлдлээ. Амьдралтай холбож өгсөн ганц хүнийхэн дууг дуулж зүсийг харж чадахгүй болжээ. Зовлон зүдгүүрийн хаалгыг даван туулах хэрэг тохиолдлоо ч гэсэн Фария шиг бурхнаас амьдралынхаа нарийн тайлбарыг асуувал дээр юм биш байгаа. Найз нөхөр нь амьд дэргэдний байхтаа хөөж зайлуулсан өнөөх амин хорлох тухай бодол Фариягийн цогцсын дэргэд хий үзэгдлэмт дахиад босч ирэв. Хэрвээ би өгч чадах байсан бол хойноос нь очиж түүнтэй уулзах байсан биз. Гэвч яаж өгөх вэ? Үгүй, энэс амар юм байхгүй гэж мушин хэлээд би эндэн байж байгаад хамгийн түрүүнд орж ирсэн хүн өд довтлон багалзуурдаж алъя. Тэгээд намайг цаазлан хорооно гэж аман дотрон ярив. Гэвч хүчтэй уутгар гунигт бас далайн шуурганы үеэр хоёр давлгааны хооронд зай үлддэг шиг тийм цааг үлдэж хоцордог ажээ. Дантес шившигтэйгээр үхэхээс айж арга нь барагдан цөхрсөн болж амьдрал эргчлөг ханашгүй ихэр хүсэж мөрөөдөв. Үхий. Үгүй шүү гэж тэр дуулдаад одоо үхэхийн тулд ингэж удаан амьдарч зовж зүдэр хэрэггүй байсан юм. Үхэх гинэ. Би олон жилийн өмнө үхий гэж шийдэж байхдаа үхч гэж болох байсан. Харин одоо бол золгүй хувь заяаныхаа гарт тоглоом болохыг хүсэхгүй байна. Үгүй. Би амьдрахыг хүсэж байна. Эцсийн хүртэл тэмцэхийг хүсэж байна. Надаас болоож авсан аз жаргалыг буцааж авахыг хүсэж байна. Үхэхээс өмнө өөрийнхөө яргачдыг гисгэн цээрлүүлэх ёстой. Хэдэн цөөн андаан шагнахыг хэн бэ гэхэв? Гэвч намайг шорон дотор мартчихсан. Тэгэхээр би эндээс Фария шиг л гарах байх та. Гэв. Тэр энэ үгийг хэлээд гэнтхи ямар нэгэн бодол гэхдээ аимшигтай бодол санаанд нь орж ирсэн хүн шиг өмнө нь байгаа зүйлийг эгцэг өлрөн ширтэж таг болов. Тэгснэн ухсхийн босож толгой нэргсэн юм шиг гараараа тухаан дараад шорон дотор хид алхаснаа дахин орны дэргэд очиж зогслоо. Энэ санааг хэн миний толгойд оруулж өгөв? Гэж тэр шивнээд бурхан чи биш үсттэй. Хэрвээ эндээс үхсэн хүн л гардаг юм бол үхсэн хүний оронд оръё гэж шивнэв. Тэгээд ухаан бодлон арга нь барагдсан энэ шийдвэрт саадуулчихгүй гэхдээ юм бодохгүй хичээж урагшаан бүхийж аимшигч шуудаг ширээт ламын хутгаар ханзлан өвгөний хүүрийг шуудаа дотроос гаргаж өөрийнхөө өрөөнд оруулж орон дээр хэвтүүлээд зансын ёсоор толгойд нь алчуур зангидаад өөрийнхөө хөнжлөөр бүтээгээд хүйтэн магнаг нь сүүлчийн удаа үнсэж урдын аимшигт ухаангүй харцаар ширтэж байгаа нүднийхэн зовхийг буулгах гэж оролдоод хуйг хоол авчирч өгтөн хоригдлыгоо унтж байгаа юм байна гэж бодохоор хан руу харуулж орхилоо. Тэгээд газар доорх нөхрүүгэн орж орон хан руугаан тулгаж татаад ширээт ламын өрөөнд орж
Нууц дотроос нь утас зүү гарган авч шуудаа дотор нүцгэн бий байгаа юм шиг болгохын тулд хувцаан тайлж орхиод хандалсан нөхөрийн шуудаад орж дотор талаас нь оёж битүүлээд хүүр байгаа юм шиг сунж хэвтэв. Хэрвээ гай дарж энэ үед хүн орж ирсэн бол зүрхний зохилт нь Дантесийг илчилчих байлаа. Оройн эргэлт өнгөрснөөс хойш энэ бүгдийг хийж болох байсан боловч комендант шийдвэрийн өөрчилж тогтоосон цагаас өмнө хүүрийг аваачиж хай гэж тушаахвэ гэж айсан байна. Тэгвэл түүний эцсийн найдвар алдагдах байжээ. Юу ч л болсон шийтгэн тэр. Түүний төлөвлөгөө ийм байлаа. Хэрвээ ясчингууд замдаа амьд хүн авчшивна гэж мэдчихвэл Дантес ихшин зур хутгаараа шуудаг хаг яран тэдний сандарч сэхээ аваагүй байхад нь зүхтэн алга болох ажээ. Хэрв түүнийг барьж авах гэвэл хутгаа хэрэглэнэ. Хэрвээ ясчингууд түүнийг хүр оршуулах газар аваачиж булшинд хийвэл шороогоор дарахыг хүлээж угаад энэ явдал шүн болох учраас тэднийг дөнгөж явмагцсан сэвсгэр шороог малтаж хаяад оргоно. Булсан шороо түүний өргөж дахааргүй хүнд байхгүй байх гэж гордож байжээ. Хэрвээ ташаарч булсан шороон дэндүү хүнд байх юм бол тэндээ бүтэж өгнө. Тэгвэл бүх зүйл төгсгөл болж сайн л болно биз? Дантес өчигдрөөс хойш юу ч идээгүй боловч өглөө нөлсөн шинжгүй байсан бөгөөд одоо энэ тухай бодохтой мантай байлаа. Өөр ямар ч юм санаа тавьж болохгүйгээр тийм аюултай байдалд байлаа. Дантест зан хийлж болох анхны аюул бол оройн 7 цагт хуйг хоол авчирч өгтөн ингэж солигдчихсан байхыг мэдчихэж болох байв. Аз болоход Дантес ядарснаас ч юм уу эсвэл уйтгар хүнгээсэн болж хоолны цагийг хөдөлгүй хэвтэж өнгөрөөдөг байжээ. Ийм үед хуйг орж ирээд ширээн дээр шүл талх тавьчихад дуугүй гараад явчихдаг байсан ажээ. Харин энэ удаад хуйг заншлаан өөрчилж Дантестэй ярих гээд дуурахгүй болохоор нь орлоо очиж мэхэлснээ илрүүлчихэж мэдх юм. 7 цаг ойртох тусам Дантес улам их айж байв. Зүрхэн дээрээ нэг гараан тавиад цохилтын нандаах гэж оролдон нөгөө гараараа нүүрлүүн урсан гожих хөлсөөн арчина. Заримдаа биеийн чичрэн хүйтэн бахаар хавчиж байгаа юм шиг зүрх нь бацлана. Өөрөө үхэж байгаа юм шиг санагдана. Гэвч шорон дотор чимээ айнаргүй бөгөөд нэлээд удсан учраас Дантес нэгдүгээр аюул өнгөрсөн болохыг мэдэв. Энэ бол сайн ёр байлаа. Комендантын төлөвлөсөн цаг болж шадан дээр хүний хөлийн чимээ гаргахад Дантес удаан хүсэж хүлээсэн цаг боллоо гэдгийг ойлгов. Бага бүх зүрх зоргион чангалан амьсгаагаан дарав. Амьсгаагаан дарсан шигээр түг цохилон буй зүрхнийхэн цохилтыг дарж болохгүй дэн харамсаж байлаа. Хөлийн чимээ үүдэн дэрж зогсов. Дантест 2 хос хөлийн чимээ сонсдож 2 ясчин дүүнийг аваачхаар иржээ гэдгийг мэдэв. Шалан дээр дамнуураг авчирч тавихад 2 хүн иржээ гэдг нь лавтай боллоо. Хаалга онгойж дүүнийг бүрхсэн зотонгийн завсраар орлоо ирж яваа 2 хүний сүүдэр харагдав. 3 дахь нь бамбар барьж хаалганы дэргэд зогсов. Ясчингууд шуудан 2 үзүүрээс барилаа. Нэг нь Дантесийн толгой талаас өргөж "Ийм туранхай өвгөн байж яасан хүн юм бэ?" гэж хэлв. "Жээлбэр хүний яс хагас хүнээр нэмэгддэг юм гэж ярьцгаадаг" гэж нөгөөх нь хөлөөс нь барингаан хэллээ. "Дүүжин бэлтгэсэн үү?" гэж нэг нь асууна. "Илүү юм өргөж явах хэрэггүй байх вэ?" гэж нөгөөх нь хариулаад "Тэнд очиод хийчихье." "Нэрэж тийм дээ. За явъя." Дүүжин гэдэг нь юу юм бол гэж Дантес бодлоо. Хуурамч хүрийг орноос өргөж дамнуурга руу аваачлаа. Эдмон биеийн хөссөн юм шиг болгох гэж булчин ширмсөн чангалав. Түүнийг дамнуурга дээр тавиад манаач гэрэл барьж шатаар өгслөө. Гэнт шөнийн цэвэр сэрүүн агаар сэнгэнэхэд баруун хой зүгийн салхи хүлээж байхыг Дантес мэдэв. Гэнт ингэж мэдэрсэн нь сэтгэл таалагдахын цацуу бас зөөвөртэй төгшүүр төрнө. Авч явсан хүмүүс хорой долхаад зогсож дамнуургаан газар тавилаа. Тэдний нэг нь хажуу тийшээ явхад түүний гутлын ул дөрвөлжин чулуун дээр тог тогхийн сонсогдох ажээ.
Би хаана байна вэ гэж тэрээр бодов. Дантесийн дэргэд үлдсэн нэг ясчин дамнуургын эрмэг дээр суугаад "Ингэхэд эн чинь яг л хүн дөргөөд байна шүү" гэв. Дантес юуны өмнө шууданаас сулран гарах юмсан гэж бодсноо аз болж биеэн бариад байлаа. "Алив нааш нь гэрэлтүүлээч чалчаа минь" гэж хажуу тийшээ явсан ясчин хэлээд "Тэгэхгүй бол Эрсиман олохгүй нь" гэв. Тушаалаа нэлээд бүдүүлэг ширүүн хэлсэн боловч нөгөөх нь үгэнд нь оров. Энэ юу ирээд байгаа юм бол? Эрмэгтэй хонгор газар л ирээд байгаа юм байх та гэж Дантес бодлоо. Ясчин Эрсим олж баяртайгаар дуугарав. "Арай гэж нэг юм олов уу та" гэж нөгөөх нь хэлэхэд "Яах вэ? Энд яраад ах юу ах вэ?" гэж түрүүчийн хүн хариулав. Тэр ингэж хэлээд Эдмон руу ирж дэрэгд нь нэгэн хүнд цул юм авчирч тавилаа. Тэгээд тэр дорон хөлийн олсоор өвдтөл уяв. "За яасан бэ? Уяв уу?" гэж хоёр дахь ясчин асуухад нь "Хамгийн сайнараа уйчглаа. Ямар ч алдаа мадаг байхгүй" гэж нөгөөх нь хариулав. "За тэгвэл алхаад" Тэгээд тэд дамнуурхан өргөн цааш хөдөллөө. Тэр хоёр 50 далхам газар яваад нэг хаалга онгойлгож гараад цаашаа явлаа. Өргөж яваа хүмүүсийн өргөжлөх тутам цайз байгаа хад руу мөргөх долгионы шууган Дантесийн жихэнд улам улам тодхон болно. Бас тэнгэр мөн муухай байна. Ийм шин тэнгист ч бацаахгүй дээ" гэж өргөж явсан нэг нь хэлв. "Тийм ээ, ширээт лам маань норчихгүй дээ" гэж нөгөөх нь хэлв. Тэгээд хоёулаа чанга нээлтгэхэд Дантес шог ярианы учрыг ойлгоогүй боловч үс нь босох шиг болов. "За хүрээд ирлээ" гэж нэг нь хэлээд нөгөөх нь татгалзаж "Цаашаа явъё. Жаахан цаашлие. Түрүүчийн удаа зохих газараа хүрээгүй. Хад мөргөж унсан шүү дээ. Тэгээд маргааш нь комендант Чивит хоёрыг залхуунууд гэж нэрлэснийг мартчих уу" гэв. Тэд улам дээшин өгсөн 5-6 алхам явлаа. Дараа нь түүний толгой хөл хоёроос барьж савлж байхыг Дантес мэдэв. "Нэг" гэж ясчин хэлв. "2, 3" гэхэд Дантес хэмжилшгүй хоосон руу хаягдаж шархтсан шуу шиг доошин унан зүрх нь хүй торгон аимшихаар дүүрнэ. Хөлөөс нь уйсан юм доош нь татаж улам хурдан унах боловч их л удах шиг түнд санагдлаа. Эцсийн эцэст хүйтэн усанд сум шиг түргэн шууган ороход дуурах гэсэн боловч тэр дорон ус залгив. Дантес тэнгист хаягдаж хөлд нь уйсан 36 фунтын хүнд цул түүнийг далайн ёроол руу татна. Тэнгис бол ив цайзын хүр оршуулах газар нь байжээ. 21 Тибулийн арал. Бараг бүтэж ухшихсан Дантес амьсгаагаан барьж байх хэрэгтэй юм гэж бодлоо. Тэгээд баруун гартаа хутгаан бэлхэн барьж байсан учраас шуудаагаан дорн хагас өсөн эхлээд гараан дараа нь толгоогоон гаргав. Хэдийгээр хөлөөс нь зүүсэн имийг дээш нь татах гэж оролдсон боловч тэр нь түүнийг тэнгисийн ёроол руу чангаасаар байлаа. Тэгэхээр нь бүхийж хөлийн уйсан олсыг тэмтэрч олоод бүтэж үхэлдгийн даваан дээр сүүлчийнхээ хүчийг гарган тасагтлав. Тэгээд хөлөөрөн огцом түлхэж дээшэн гарч ирэхэд түүний үхлийн нөмрөг болох шахсан бориг бүдүүн зотонг хүнд цул далайн ёроол руу авч алга болов. Дантес хүнд харагдчихвээ гэж айгаад ганцхан удаа амьсгал аваад дахин шумблаа. Хоёр дахь удаага дээшээ хөөрөн гарахад ан гунсан газраас хамгийн багаар бодоход 50 алхам холдчихсон байв. Дээшээ харахад толгой дээр нь аймар бараан тэнгэр харагдаж, үйлс хурдл нь нүж, үе үе одог гялалзан цэлэм хөх тэнгэр харагдана. Өмнө нь пад харанхуй нэлэнхий уудам харагдаж, шуурга болохыг зөгнөн давлгаа бүргэлж, ард талд нь авраг том хий үзэгдэл мэт боржин чулуу сүглийж, түүний оройн оргод зайлж байгаа ол зургаан сарвайсан гар мэт харагдана. Хамгийн өндөр зохио хадан дээр сүйтгэнж байгаа дэнлүүний гэрэлд 2 сүүдэр харагдана. Тэр хоёр сэтгэл төгссөн байдалтай тэнгис рүү бүхийцхөөж байх шиг Дантес санагдав. Энэ нэг ёсны ясчингууд түүний унахтан хашгирсныг сонссон бололтой. Иймээс Дантес дахин шумбаж усан доогуур сэлэв.
Тэр ингэж шумбахтан үнэхээр дадлагтай бөгөөд фаро буланд шумбан усчлахт нь олон хүн сонирхон цугларч Марселийн хамгийн сайн усчин гэж нэрлэх нь олонтоо тохиолдож байсан билээ. Түүнийг уснаас дахин цохойход Денлүний гэрэл алга болсон байлаа. Дантес эргэн тойрнон харав. Ив цайзыг тойрсон арлууд дотроос хамгийн ойрхны арлууд нь Ратонно, Помег хоёр юм. Гэвч Ратонно, Помег хоёр дээр хүн суудаг, бас бяцхан дом арал дээрч хүн суудаг ажээ. Тийм учраас Ив цайзнаас нэгэн бээрийн газар орших Дебүлийн Летер хоёр арлал хамгийн найдвартай нь байжээ. Тэр хоёр арал хэдийгээр бээрийн газар орших боловч Дантес тэр хоёрын аль нэгэн өд хөвж очихоор шийдсэн байна. Гэвч улам түнэртэж буй ийм харанхуйд тэр хоёрыг яаж олох вүлээ? Энэ үед тэр Полоны дээр одмит гэрэлдэх гэрэлт цамхгийн туяаг харлаа. Тэр гэрэлт цамхыг яг чиглэн явбал Дебүлийн арал зүүхэнтэй нь хоцрох байлаа. Тэгэхээр баг зэрэг зүүнтэйгүүр чигтээ явах юм бол энэ арал зам дээр нь дайралдах ажээ. Ив цайзнаас энэ арал хүртэл наад зах нь бүтэн бээр газар байх ёстой гэдгийг бид түрүүн хэлсэн. Фария шоронд байхдаа Эдмоны гунхирч гутран суухыг хараад Дантес минь зүгээр суухаас болгоомжил. Хэрвээ хүчээр банг дасгалжуулж байхгүй бол та оргохдоо живэж өхөн шүү гэж нэг биш удаа хэлдэг байжээ. Одоо Дантес ус аймар хүнд дарж байхыг мэдэрч өвгөний зөвлөгөөг санав. Тэр яаран дээш гарч ирээд хуучин хүч тамир нь хэвээрээ байна уугүй юу гэдгийг шалгахаар давлгааг сөрөн сэлж эхлэв. Юм хийхгүй зүгээр байж байснаас болж хүч чадал авхаалтсан ба өчүүхэн сараагүй байгааг мэдээд учиргүй баярлаж бага наснаас эхлэн сурсан юм нь хэвээрэн байгааг мэдэрлээ. Түүнээс гадна айн гэдэг араас нь буцаж няцшгүйгээр элдэж Дантесийн хүч чадлыг 2 дахин нэмэгдүүлнэ. Тэр долгионыг зүсий явахтан ямар нэгэн сэжигтэй чимээнээр гарахвыг чихтэвэн чагнана. Долгио түүнийг хөөргөж өргөх бүрд гүн харанхуйг нэвт харахыг хичээн өндөр хөөрсөн долгионыг харахтан өөрийн хөн ирж яваа зав шиг санаж улам хурдлан сэлнэ. Энэ нь түүний замыг хороох боловч хүчийг барж байлаа. Гэвч улам урагшлан сэлсээр бөгөөд аимшигт цайз шөнийн харанхуйд багаар ард замхран хоцорно. Дантес түүнийг ялган танихан байсан боловч санаанд нь хэвээр байлаа. Ингэж нэг бүтэн цаг өнгөрч тэр завсар Дантес амьдран эрх чөлөөтэй болно гэдэг бодлоор жолоодуулан зоригжиж, зорьсон зүргвэн чиглэн давлгааг зүсэн хөвөнө. Сэлж эхэлснээс хойш удахгүй цаг болно. Гэвч өөдөө салхилж байгаа болохоор хурдныхаа 4/1-ийг алдсан байх. Гэсэн ч замаасаа гажаагүй бол одоо Дебүлийн арлаас холгүй явж байх ёстой. Харин төөрчгсөн бол яана гэж дотроо бодов. Ингэж бодохоор усчны бие зарсхийг шиг боллоо. Араараа хэвтэх гэсэн боловч тэнгис улам ширүүн долгилж хэвтэж амарна гэж бодож байсан бүтэхгүй болохыг удалгүй ойлгов. За яахав. Гараа ядартал сэлээд байна да. Тэгээд татаж яах чаргагүй болохоор тэнгисийн ёроол руу яваад өгөндөө гэж хэлв. Тэгээд өөр ямар чаргагүй болж цааш хүчлэн сэллээ. Тэгтэл угийн хар тэнгэр улам хар болж өтгөн хүнд хар үйл бүрхэх шиг болов. Тэгтэлж тэр даруй өвдгөн хүчтэй өвдлөө. Сум тусчихлаа гэж бодоод одоо бууны дун сонсдох байх гэж чагнаж байтал буун дуу гарсангүй. Дантес гараа сунгуул хатуу юм гарт нь баригдлаа. Тэгээд хөлөөжийн газарт хөрөв. Тэгэхэд л үүлг санаж байсан юм нь юу болохыг ойлголоо. Түүнээс 20 алхмын зайтай газар дүрлцэн асаж угаад гинт чулуу болчихсон гэлтэй авраг том түйдэг галын дөлмөд хачин гайхалтай зохио хад сүндэрлэж байв. Энэ бол Дебүлийн арал байлаа. Дантес босож бурхан тэнгэрт баярлсан илэрхийлээд ямар ч зөөлөн сайхан орд дэвсгэрээс илүү мэд санагдсан боржин чулуун хадан дээр тэрэн хэвтэв. Дараа нь салхи шуурга тавьж бороо орж эхэлж байгааг хайхралгүйгээр бэйн хөрж хөшиж байгаа боловч гинтийн жаргалд автагдсан хүн шиг сэтгэл тэнэвэн нойрсов. Нэг цагийн дараа чихтүлэрийн тэнгэрийн дуугарч Эдмоныг сэрээлээ.
Шуурга галзууран хийсэж хурдан доловчараа тэнгис далай тэнгэр огторгоёг нүдэнэ. Галтмогой луга адил цахилгаан захилж бөөгнөрөн бие биеийн хон гүйцэж байгаа тэнгисийн долгио тэнгэрийн хар үл хоёрыг гэрэлтүүлнэ. Далайчин хүний туршлагатай нүд андуурсангүй. Дантес аль түрүүн дайралтсан арал дээр гарсан Тэбүлийн арал байлаа. Энэ бол ямар ч хоргодох газаргүй нүцгэн цохио хад гэдгийг Дантес мэдэж байв. Тэгээд шуурга намтахаар дахин тэнгист орж мөн л ийм зэрлэг зэлүүд боловч нэлээн уудам хүн байж болмоор лэмэр арал хүрэхээр төлөвлөн бодов. Урагшаан бүхийсэн хад Дантест төр зурын хоргодох газар болж тэр түүн дор нуугдмагц тэр дэрвэл шуурга чадлынхан хэрээр галзууран шуурлаа. Доор нь хоргоцсон хад доргин донсолж байхыг Дантес мэдрэв. Том авраг хадыг мөргөн цацарсан усны тусал түүнд хурж ирнэ. Тэр хэдийгээр аюулгүй газар байсан боловч аимшигт дуу ба нүц сохлом гялзах цахилгаанаас болж толгой нэргэв. Арал нь доороосоо жижирэн дөргиж зангууг нь авсан хөлөг онгоц шиг түүнийг аимшигт усны эргүүлэгт аваачих гэж байгаа юм шиг санагджээ. Тэр бүтэн хоног юм идээгүйгэн гинтхэн санаж өлсөн цанган тарчилж байлаа. Дантес гараа сунгаж хадны хонхор дээр тогтсон борооны ус руу тонгоон байж уув. Дантесийг толгоогоо өндөлгсөн тэр минутад тэнгэрийг зүсэх адил хурц цахилгаан гялзаж орчин тойрныг гээгүүлв. Энэ цахилгааны гэрэлд лемер арал Кровил хошууны хооронд Дантесаас 4-1 бэрийн зайтай газарт салхид олгоон тугдсан загасчны бяцхан онгоц хий үзэгдэл мэт гарч ирлээ. Энэ хий үзэгдэл аимшигтэй хурднаар ойртон өөр нэг давлгаан дээр гарч ирэв. Дантес тэднийг үхэл рүүгээ явж байна гэж хашгиран мэдэгдэж дохиох гэсэн боловч тэр дээдэргүй цаадуул нь үүнийг мэдэж байжээ. Дахин цахилгаан цахихад Дантес 4 хүн шураг модноосоо зууралдан 5 дахь нь эвдэрсэн жолооныхан ард зогсож байхыг харав. Салхи хэсгэрэг шуугаан дунд амьд тавин бархирах сонссныг бодоход Дантесийг тэдгээр хүмүүс бас үтсэн бололтой. Хулс шиг тахийсэн шураг дээр нь урагдж хитэн хэсэг болсон дарвуул навсганана. Тэгтэл түүнийг тогтоон барьж байсан оосэр бүч тасархад салхи түүнийг хаман авч хар үлний наагуур нисэж ява авраг том цагаан шувуу далбагнан алга болов. Тэрхэн зуур чихтүлийрэм чимээ гарч живж өгч байгаа хүмүүсийн хашгиралдахыг Дантес сонслоо. Өөрийнхөө сууж байгаа хаданд ховдос наалдах адил наалдаж харанхуйлан харагдах тэнгис рүү харж байтал дахин нэг удаа цахилгаан гялзаж эвдэрхий онгоц түүний хэмхэрхий хэсгүүдийн хооронд твдэт сандран гараа тэнгэрүүд өргөсөн хүмүүсийн царай харагдав. Дараа нь бүх зүйл шөнийн харанхуйд алга болж тэр аимшигт үзэгдэл цахилгаан цахихаас ч удаан үргэлжилсэнгүй. Дантес тэнгис рүү халтран унаж магадгүйгээр гөлгөр хадан дээгүр доошон гулсав. Хичнээн хичээсэн авч юу ч дуулдаж, юу ч харагдахгүй, хүмүүсийн дуу сонсдохгүй, өөрсдөө үзэгдэхгүй байлаа. Зөвхөн шуурга үргэлжлэн ганирч тэнгис давлгаалan хөөсөрнө. Салхи багаар намдаж хүчит тэнгэрийн дуунаас зүсэн хувирсан юм шиг үйлсийг баруун зүгт хөөнө. Тэгээд од нь уламж хурцаг ялдсан хөх тэнгэр дахин гарч ирлээ. Удалгүй дорн зүгээс хар хөх тэнгэрийн хаяанд өргөн улаан зураас тодорч эхлэв. Долгио хөөрхтөн гэрэлтэж түүний хөөсөрсөн нуруу нь алтан дэл мэт харагдах ажээ. Өглөө боллоо. Дантес энэ гайхамшигт үзэгдлийг анх үзэж байгаа юм шиг үг дуугүй хөдлөгчгүй харж байв. Үнэн дэнч тэр ив цайцад байсан хугацаанд нар яаж манддгийг мартаж орхижээ. Тэр цайзууд эргээд газар тэнгис хоёрыг удаан гэгч харав. Бүхнийг нуг дарагч, засгийн хамгаалагч нүдэнд хүйтэн тэр муухай байшин нүднийх нь өмнө эхэмсэг байдлаараа босож ирлээ. Өглөөний 5 цаг болж тэнгис аажмаар намдав. 2-3 цагийн дараа хоёг миний өрөөнд орж хөөрхий андын минь хүүрийг олж аваад өрөөний хооронд ухсан цооногийг олж мэдээд намайг баахан дэми ирж төгшүүр зарлан
намайг усан даваач хайсан бөгөөд хашгирахын минь сонссон хүмүүсийг дуудаж асууна. Тэгээ тэр дараа нь зэвсэгтэй цэргүүд завинд сууж төдийл холдож чадаагүй байгаа золгүй оргодлыг мөрдөн хөөх болно. Их буугаар буудаж өлсгөлн ноорхой танилд ор хорон битгий өг гэж дохио мэдгдэх байх та. Марселийн цагдаа нарт мэдэгдэж тэд эргийг бүслэн энэ завсар Ив цайзын комендант тэнгисээр эрэл хийх байх. Тэгвэл яа? Усан дээр бүслэгдэж хуурай газар дээр мөрдөгдсөн би хаашаа зайлах вэ? Би өлсөж даарч бэвч байна. Ядахтан сэлхэд саад болоод байхаар нь өнөөх аврагч хутгаан хаяжчихсан. Намайг илрүүлж өгөөд 20 франкаар шагнуулах гэсэн хамгийн түрүүчийн хүний эрхэнд орно. Одоо надад хүч чадал, ухаан бодол, зориг хатуужил алга. Бурхан минь. Миний ингэж зов зүдэрч байгааг харж байгаа биз? Надад туслаач. Би өөртөө тусалж чадах чадалгүй боллоо гэж Эдмон өөртөө хэлв. Эдмон инхүү ядарч тамирдан ухаарах чадваргүй болж хагас солиорох шахуу Ив цайзууд айж сүрдэн харж саях залбирлыг уншиж байгаа энхэн үед ус бараг шүргэх шахам нисэж яваа цахлаа шувуу шиг жижигхэн хөлөг онгоц помиг арлын үзүүр тойрч явахыг харлаа. Бараанцсан хэвээр байгаа тэнгисийн зоруус яваа энэ онгоцыг гинүү эгийн хөнгөн онгоц гэж гагцхүү далайчин хүний нүдэл ялган таних ажээ. Тэр онгоц Марселийн усан буудлаас тэнгис рүү гарч шиваа бөгөөд нарийнхан хошууны өмнөх гялдсан хөөс түүний зүлхэхэр биед зам тавьж өгнө. Хэрвээ намайг асууж байцаагаад Марсел руу буцааж аваач өгч магадгүй гэж айгаагүйсэн бол би хагас цагийн дараа энэ онгоцтой дайралдаж болох байсан юм. Гэж Эдмон дуу тавиад яавал дээрвэ? Тэдэнд юу гэж хэлэх вэ? Тэднийг хуурах ямар үлгэр зохиодоо байц? Эд хагас далаан дээрэмчин хэл зөрчин худалдаа хийгчд л дээ. Худалдаа хийх гэдэг нэрийдлэр дээрэм хийж явдаг. Тэгэхээр намайг бодон сайн үйл үлдэхээсэн худалдчихж мэднэ гэж Эдмон бодов. Хүлээж бай. Гэвч хүлээх арга алга. Би өлсөж өгнө. Хэдэн цагийн дараа сүүлчийн хүч минь барагдана. Бас тэгээд өглөөний эргэлд очих цаг дөхөж байна. Одоохондоо төгшүүр зарлаагүй байна шүү дээ. Сэжиглэхгүй байж магадгүй. Би өөрийгөө өрчин эвдэрч сүйцсэн хөлгийн далаачин гэж хэлье. Энэ л хамгийн үнэмшмэр зүйл болно. Намайг хинч няцаахгүй. Тэд цөмөрөн живж өгсөн. Тэгэхээр очиж. Дантес бяцхан хөлөг онгоц эвдэрсэн зүг рүү хараад цочин дагжлаа. Цохио одны нэгэн ирмэг дээр живж өгсөн далайчдын нэгнийх нь малгай тэгэлсэн байх ба ойролцоо нь хүнд гойлон долгионд дайвалзаж хадны ёроолыг таран шиг нүдэж байлаа. Дантес эргэлцхэн болчхоод малгайраа сэлж очиод өмсөнгөн нэг гойлон барьж аваад жижиг цагаан онгоцны замыг хөндлөн огтлон хөвлөө. Одоо би аврагдлаа гэж шивнэв. Энэ итгэл түнд дахин хүч орууллаа. Удалгүй Дантес Ив цайз ба Глани хоёрын хооронд салхисран арга зүг олж яваа өнөх онгоцыг харлаа. Гэвч Дантес онгоцыг эрг дагуу явахын оронд шууд тэнгис рүү гарч Корсик буюу Сардины арал зүглэн яваад өгөхвэ гэж айв. Гэвч явж байгаа байдлыг харж байтал Итали орохоор явдаг онгоцуудын адилаар Жарус ба Каласарын арлуудын хоорондор гарч явах нь гэдгийг мэдэв. Тэр завсар онгоц усчин хоёр бие биедээ ойрцсоор байлаа. Онгоц ганц даруулаараа явж байсан ч гэлээ Дантес дөрөвний нэгэн байр хэртээ ойртож ирэв. Дантес өндөөж малгаагаараа даллан гай дохиолцны дохио өглөө. Гэвч түүнийг хинж ажигласангүй. Онгоц жолоогоо тавьж жигд хөдөлгөөнөөр явв. Дантес хашгирах гэсэн боловч газрын цаг нүдэрийн хэмжиж үзээд дуун салхи ба долгионд хөөгдөөд онгоц нь дуулдахгүй гэж мэдэв. Тэгэхэд л гойлон авч гарсан их аз боллоо гэдгийг ойлголоо. Тэр онгоцтой дайралдах хүртэл усан дээр тогтож чадахгүйгээр их ядарсан бөгөөд гай болж онгоц түүнийг харалгүй өнгөрчих юм бол лав эрг рүү буцаж гарч чадахгүй байсан биз. Дантес онгоцны явах замыг бараг итгэлтэй мэдэж байсан боловч түүнийг өөрлөгөө чиглэн эргэтэл сэтгэл завнан харж байв. Онгоц түүн рүү ирж явснаа хазааж
өөр зүгт чиглэж эхэлсэн учраас Дантес бүх хүчин шавхан усан дээр бараг экстэйшн босож малгаагаараа даллан живж байгаа хүний гомдолтой дуугаар хашгирсан нь Тэнгисийн сүнс орилж байна уу гэлтэй байлаа. Энэ удаа тэд түүнийг харж дууг нь сонсов. Хөнгөн онгоц чиглэлийн өөрчилж түүний зүг эргэлээ. Тэр үед завь ус руу буулгаж байхаг Эдмон харав. 1 минутын дараа 2 хүн сэлвэртсэн завь чиглэн ирэхэд Дантес авчи усан дүнзэн одоо хэрэггүй боллоо гэж хаяад тэднийг хол явуулахгүй тулд өөдөөс нь сэлж ойртлоо. Гэвч барагдж байсан хүчээр зөв тооцоолсонгүй. Өөрөөсөө 100 алхмын газар долгионд хөвж байгаа хэсэг модон хараад гашуудан харамслаа. Гар хөл нь хөшиж, биеийн хөдөлгөөн нь алдагдаж, амьсгаан тасалдана. 2 дахь удаага хашгирахад сэлвэрчд улам хүчтэй сэлвэрдэж, тэдний нэг нь Итали хэлээр "Тэсч байгаарай" гэж хашгирлаа. Энэ үг нь ирж байгаа давлгааг сөрөн дээр нь гарч чадахгүй болж толгой дээгүүр нь хөөс бүрхээд авах яг тэр үед сонсогдов. Тэр дахин хөөрөн гарч ирээд 3 дахь удаага хашгирч усан дотор яах чаргагүй болж эргэлдэн хөрвөн хөлөөс нь хүнд юм чангаасар байгаа юм шиг доошоо живж байна гэж санагдлаа. Ус түүнийг бүрхэн авахад түүний завсраар хар толбот сайвар тэнгэрт харагдав. Дантес дахин хүний хэрээс хэтэрсэн их хүч гаргаж дээшэн гарч ирлээ. Тэгэхэд үснээс нь татах шиг санагдаж түүнээс хойш юу ч сонссонгүй ухаан алдчихжээ. Дантес ухаан орж нүдэ нэн харвал аялан үргэлжлүүлсээр яваа онгоцны тавцан дээр хэвтэж байлаа. Тэр энэхүү онгоцыг аль зүг рүү явж байгааг нь харах гэж хөдлөхөд онгоц ив цайзаас холдсоор байв. Дантес баярлан хашгирах нь гиншихэд л дуултахаар тийм их суларч доройджээ. Энэхүү тавцан дээр тэрийн хэвтсэн Дантесийг нэг далайчин ноосон хүнжлөөр арчина. Түүнд тэсч байгаарай гэж хашгирсан нөгөөх нь дашмаг аманд нь шургуулж байлаа. 3 дахь хүн болох хөлгөн эзэн бөгөөд худалдаачин хөгшин далайчин өчигдөр өөрсдөн өнгөрсөн боловч маргааш тэдэнд тохиолдож болох тэр аюулыг өнгөрчихсөндөө сэтгэл хангалуун явдаг хүмүүсийн хувийн бодсон сэтгэлээр харж зогсоно. Дашмагаас уусан Ром хэмээх архины хэдэн тусал Дантесийг чадал оруулж хажууд нь өвдөг дээрээ суугаад биеийн үрж арчин байгаа далайчны элэлд хөшсөн булчин шөрмөсийн дахин уян хатан болгож өгөв. "Та хэнгэгчв" гэж хөлгөн эзэн муухан Франц хэлээр асуухад нь "Би Малтын далайчин" гэж Дантес бас л муухан Итали хэлээр хариулаад "Би Сиракузаас дарс даава авч явсан юм. Өчигдрийн шуурга бидэнтэй моржин хошууны дэргэд дайралдаад бид тэртех зохиог мөргөж сүйдлээ. Та тэгээд хаанаас сэлж ирэв?" "Би хаднаас барьж авч амжсан. Харин манай хөөрхий ахмад толгоогоороо хад мөргөж өгсөн. Бусад 3 маань живж өгсөн. Бодвол би л ганцаараа амьд үлдсэн болтой. Тэгээд танаа онгоцыг хараад хүн амтангүй хоосон арал дээр удаан байхаасаа айж онгоцныхон хэлтэрхийгээс барьж та нар дээр сэлж ирэх гэж шийдсэн маань энэ. Танд их баярлалаа. Та намайг аварлаа. Танай далаач нь намайг үснээс минь татаж аврахад би яг л живж байсан." "Тэр чинь бэ шүү дээ" гэж хар хууц сахалтай хөгжилтэй царайтай далаачин хэлээд "Яг л цагийг нь олсон доо. Та доошоо живж байсан шүү" гэв. Тэгэхэд Дантес түүн рүү гараа сунгаж "Тийм ээ найз нөхөр минь, би танд маш их баярлалаа" гэж хэлв. "Би таны ингэж их урагчсан үсийг хараад далайн дээрэмчийн багтаа гэж татж авахаасаа эргэлцсэн шүү" гэж өнөөх далайчин үргэлжлүүлэн ярихад Дантес ив цайзын шоронд байсан бүх хугацаанд нэг ч удаа үсийн засуулж сахлан хосуулаагүйг нь санаж "Тийм ээ. Урд нэгэн аюул тохиолдоход Дел Пе Дела Грото их тагинд 10 жил үсээ засуулахгүй сахлаа хосуулахгүй гэж тангарах тавьсан юм. Өнөөдөр миний хугацаа маань дуусаж байгаа юм. Харин яг ой дээрээ золтоол живж өгсөнгүй" гэж хэлв. "Бид одоо тэгээ таныг яах вэ?" гэж эзэн асуухад нь "Аль дуртайгаараа болдоо" гэж Дантес хэлээд "Миний ажиллаж байсан бэсрэг онгоц сүнэж ахвд маань живж өгсөн. Харин би бүтэн үлдлээ. Гэхдээ эхэм нь төрүүлж гаргасан биеэс өөр юмгүй хоцорч. Харин азуулахад би муу биш далайчин. Тэгэхээр намайг хамгийн түрүүнд дайралсан нэгэн буудлын дээр орхивол
тэнд ямар нэгэн худалдааны хөлөг онгоцон дээр ажил олж хийнэ гэв. Та газрын дундад тэнгисийг мэдэх үү? Би энд хүүхэд байхаасаа эхлэн аялсан. Та тэгвэл сайн зогсоол мэдэх үү? Би нүдэн анаад орж гарч чадахгүй тийм сүрхий усан буудал цөөхөл дайралдах байх та. Эзэн минь яах вэ? Гэж өнөөх тэсчугаараа гэж хашгирсан далайчин хэлээд, хэрвээ энэ нөхөр үнэн хэлж байгаа юм бол манай онгоцон дээр хоцорч болохгүй юу байсан юм гэлээ. Тэгэхэд эзэн итгээгүй янзтайгаар тийм ээ үнэн хэлж байгаа бол иймэрхүү хөөрхий болсон үед ч ихийг амлавч хийх нь гавьдаг байл дээ гэв. Би амлж байгаагаас ажил дээрээ илүү их гүйцэтгэж чаднаа гэж Дантес хэлэхэд нь "Гүй яар" гэж эзэн инэн хэлээд "Харъя л да" гэв. Дантес босож "Та одоо ч үзэж болно. Та нар хаашаа явж байгаа улс вэ?" гэж асуулаа. "Ливорно руу." "Тийм бол та бүхэн салхиуд матсан үн цэг алдаж байхын оронд зүгээр л салхиар яваад өгөхгүй яасан юм? Тэгвэл бид Рион руу очихно шүү дээ." "Үгүй. Түүнээс 40 метрийн зайтай өнгөрч гарна." "За, тийм бол жолоо барь. Таны хэрхэн жолоодохыг харъя" гэж эзэн хэлв. Эдмон жолоон дээр сууж түүний хэр зэрэг зогтсон ажиллагаатай юм гэдгийг шалгаж үзээд онц нарийн биш боловч санснаар хөдөлж байхыг нь мэдэж "Хөндлөн долбоо ба булинаг татжив" гэж командлав. Онгоцны бүх баг болох 4 далайчин байр өдөөн гүйлдэж эзэн тэднийг ажиглан харж зогсон. "Чигжүү долбоо шилж аваарай, булинаа бас аваарай" гэж Дантес үргэлжлүүлэн тушаалаа. Далайчид түүний тушаалыг овоо шалмаг гүйцэтгэв. "За, одоо эвхэх хэрэгтэй." Энэ тушаал түрүүчийн 2 тушаалан адил биелэгдэж, одоо онгоц салхины өөд явалгүйгээр харин Рион арлыг чиглээ явж, Дантесийн урьдчилан хэлсэн ёсоор түүнээс 40 метрийн зайтай өнгөрөн гарлаа. "Сайн байна" гэж эзэн хэлэхэд "Сайн байна" гэж далайчид давтан хэлв. Тэгээд харцанд нь ухаан тодорч, биед нь хүч чадал шингэсэн энэ хүнийг гайхан харцгаалаа. Тэд түүнийг ийм чинээ бодсонгүй. Дантес жолоогоон тавьж "Харж байна уу? Би энэ удаагийн аялалд ч гэсэн хэрэг болох нь. Хэрвээ Ливориод очоод би танд хэрэггүй болох юм бол намайг тэнд нь орхичоорой. Би анхныхаа цалингаас танд хоолны үнэ ба надад өгөх хувцсны чинь үнийг төлж өгнө" гэж хэлв. "Тэгвэл сайн. Харин та илүү их юм авна гэхгүй бол бид яаж игээд учран олсч болох байлгүй" гэж эзэн хэлэхэд нь далайчинтайгаа адил байх ёстой. "Нөхдөд өгдөг юм ал над өгөөрэй" гэж Дантес хэлв. Тэгэхэд Дантесийг уснаас татаж гаргасан далайчин "Тэгэж болохгүй. Энэ бол шударга биш хэрэг. Та биднээс илүү мэдэж байна шүү дээ" гэж хэлв. "Жакабо, чамд ямар амаатай юм? Хүн бүхэн дуртай хөлсөөрөө ажилд ордог юм" гэж эзэн хэлв. "Тийм дээ. Би зүгээр л тэгэж хэлсэн юм" гэж Жакапо хэллээ. "Харин чамд илүү өмд цамц байвал зээлдүүлбэл дээр юм биш үү?" гэхэд "Надад илүү хөвөнтэй цамц байхгүй, харин дотуур цамц өмд бий" гэж Жакапо хариулв. "Надад энээс өөр юм хэрэггүй. Найз нөхөр минь их баярлалаа" гэж Дантес хэлв. Жакапо доошон ороод хувцс барьж гарч ирэхэд Дантес түүний навч өмсөхдөн хэлж баршгүй ихээр баярлан жаргаж байлаа. "Танд өөр юм хэрэггүй юу?" гэж эзэн асуухт нь "Зөсөм талах, түрүүчийн амтын авсан сайхан Ром архинаас балга өгөхгүй юу? Би юм идэлгүй удаж байна." Үнэн дээр бараг 2 хоног юм идээгүй байжээ. Дантес зөсөм талах авчирч өгөхөд Жакапо түнд ташимгаан өглөө. "Жолоогоон зүүн дээш" гэж ахмад хашгирав. Дантес ташимгаан уруулдан аваачих гэтэл гар нь газрын дунд зогслоо. "Хараач. Ив цайз дээр юу болоод байна вэ?" гэж эзэн хэлв. Ив цайзын өмнөд талын шүдтэй хэрэм дээрээс цагаан утаа суунаглав. Түүнээс нэг хормын дараа холын их бууны дуу дуулдав. Далайч толгоогоо өндийлгэж бие өдөн харлаа. "Юу болж байгаа нь энэ вэ?" гэж эзэн асуухад Дантес "Ямар нэгэн хоригдол өрчин оргосон байлгүй дээ. Тэгээд л төгшөр зарлж байгаа байх" гэж хариулв.
Энэ үгийг хэлчихээ дашимгаан уруулдан аваачиж байгаа залууг эзэн ажиглан харлаа. Гэвч Дантес эзний санаанд ямар нэгэн сэжиг төрсөн бол тэр нь дөнгөж төрөөд тэрхэн дорн алга болчихоор тийм ажигчгүй тайвнаар Ромон уудсуулаа. Ямар хатуу Ром бэ гэж Дантес хэлээд цамцныхаа ханцуугаар духныхаа хөлсийг арчив. Тэр нь энэ байляаж бөөрж сайн. Надад зоримыг сайн залуу олдож гэж эзэн аман дотор нь бовтнав. Дантес жолооны дэргэд суух зөвшөөрөл авлаа. Жолоо баригч ээжлэх хүн олдсонд баярлаж эзэн үүдэн харахад тэр нь өөрийн шин нөхөрт жолоогоо өгөхийг зөвшөөрн дохив. Дантес жолооны дэргэд сууж ямар ч сэжиг төрүүлэлгүйгээр Марселийн зүг харах бололцоотой болов. Өнөөдөр хэдэн бэ гэж Дантес Ивцэц харагдахгүй болоход дэрэгдэн суусан Жакопогоос асуухад нь 2 дугаар сарын 28 гэж далайчин хариулв. Хэдэн оны гэж Дантес асуухад нь юу хэдэн оны гэж. Та хэдэн он бэ гэж асууж байгаа юм уу? Тиймээ би хэдэн он бэ гэж асууж байна. Бид хэдэн онд амьдарч сууж байгаагаа марцгаа юу? Одоо яа гэхэв гэж Дантес инээж хэлээд би өөр чинь ухаан алдлаа хайсан учраас ухаан санаанд юу ч алга болчихж тийм учраас өнөөдөр хэдэн оны 2 дугаар сарын 28 бэ гэж асууж байгаа юм. 1829 он гэж Жакопо хэлв. Дантес шоронд орсноос хойш яг 14 жил болжээ. Дантес 19 настай байхдаа Ивцэцийн босхыг алхаж орсон бол одоо 33 тайдан тэндээс гарчээ. Гунигтай инэвхийлэл түүний уруул дээр үзэгдэн өнгөрөв. Өөрийн өгсөн гэж бодох болсон байх ёстой Мерседес энэ хооронд яагаа бол гэж өөрөөсөө асуулаа. Дараа нь түүний нүдэнд үзэн ядах гал гялалзаж өөрийн удаан хугацаагаар зовлонд хатаасан өөдгөө 3 амтан санаанд нь оров. Тэгээд шоронд байхдаа аимшигтайгаар тангаргалсан шиг Данглар, Фернан, Вилпер 3-аас хайр найргүй өшөөгөн авахаар дахин тангаргалав. Одоо энэ тангарга бол хоосон занал хийл биш байлаа. Газрын дундад тэнгисийн ямар ч хурдан онгоц Ливорно орохоор бүх талбайг нь татаж нисэх мэт хурдлан ява бяцхан хөлгийг гүйцэхээсэн өнгөрчээ.